үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ерхөнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Би ингээд энэ удаа нэвтрүүлгийнхээ зочныг танилцуулъя. Хатагтай нэм хишиг шинжлэх ухааны академийн гадаад харилцааны хэлтсийн дарга шинжлэх ухааны доктор ийм ирхэн байна. За өөрийнхөө нэвтрүүлэгт урьж оруулж сонирхолтой яриа өрнүүлэх явдал их баярлалаа. Баярлалаа таны хүрэлцэн ирсэн явдалт тий. Тэгээд өнөөдөр нэм хишиг доктор үтээр ярилцах сэдв энд байна. Монгол хүний гений судалгаа ийм сэдвээр ярилцах юм аа. Тэгээд энэ нэвтрүүлгээ эхлэхийн өмнө би бас зочноо та бүхэнд бас товч танилцуулъя гэж ингэж бодлоо. Нэм хишиг доктор бол энэ эрхүүгийн их сургуулийг биологч мэргэжлэр төгссөн. Дараа нь 1992 онд одоо тэр үеийн СССР-ийн шинжлэх ухааны академийн ерөнхий генетикийн хүрээлэнд одоо шууд докторийн зэрэг хамгаалсан. Тэр үед бол аспирант гэж очиод нөгөө тэр үеийнхэр бол нөгөө дэд эрдэмтэд хамгаалдаг байхад манай хүн чинь нөгөө дэд эрдэмтэд хамгаалах гэж очиод тэр судалгааны ажил маш их өндөр үр дүнтэй байсан учраас тэр том институтийн одоо нэм хишигт шууд докторийн зэрэг өгсөн ийм хүн байгаамаа. Тийм тэгээд дараа нь одоо 2-3 жил Монголд ирж ажиллаж байгаад 95 онд Америкийн нэгдсэн улсын одоо том лабораторийн урилгаар тийшээ ажиллахаар явсан. За тэндээ болохоор энэ Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн хүрээлэн гэж одоо асар том хүрээлэн энэ тэндгүүр дэлхийгээр ч одоо олон салбартай ийм том хүрээлэнд урилгаар ажилласан байгаа. Ингээд энд байхдаа ер нь тэр аспирантур сурж байхдаач тэр дараа нь Америкт судалгаа хийж байхдаач тэр энэ Монгол хүнийхээ генийн судалгааг бол энэ хүн бол маш эрчимтэй судалсан их олон үр дүн гаргасан ийм хүн байдаг. Тэгэхээр өнөөдөр бид хоёр бол нэм хишиг докторийн одоо судалгааны үр дүнтэй танилцах юм аа тийм ээ. Тий. За. За тэгэхээр хоёулаа юу вэ? Таны нөгөө Москвад хамгаалсан тэр сэдв ямар сэдв байв тийм ээ? Тэр та бас л мөн тэгэхэд нөгөө Монгол хүнийхээ генийг судалж эхэлсэн хамгийн анхны тий. За эндээс эхлэе. Тий. Бацуур докторыг өөрөө мэднэ үстэй тий. Би аспирантурд тэнцчээд одоо сэдвээ сайн сонгож мэдэхгүй генетик хүн ч одоо олон янзын сэдв байгаа шүү дээ. Тэгээд байж атал яг тэр үед одоо манай Монголын хүн амын генетикт өндөр хувь нэмэр оруулсан Бацуур доктор ирж таарад тэгээд одоо шинжлэх ухаан ялангуяа хүний генетикүүлэх хурдангуй хөгжиж байгаа чи Монгол хүнийхээ хүн амын генетикээр манай дараагийн миний одоо багшийн лабораторид очиж ажиллаач гэд. Тэгэхээр би одоо ийм мундаг хүн төрүүлсэн юм чинь юу ч мэдэхгүй тэгээд ийм мундаг хүн төрүүлсэн юм чинь одоо хойноос нь л дагаж очиж ажиллая даа л гэж бодоод. Тэгээд юу тэр Вавилон нэрмжит хүний генетикийн лабораторид. Тэгээ манай удирдагч хүн бол хүний генетикээс гадна антропологч тэгээд статистикийн аргыг аягүй сайн эзэмшсэн тийм их мундаг эрдэмтэн байсан л да. Тэгээд Бацуур даргын одоо тэмд чинь өөрийнхөө биологийн ферментийн олонлогийн байдлаар Монголын хүн амын генетикийг хамгаалсан. Тэгэхээр манай дарга чи одоо молекул биологи хөгжиж байгаа юм чинь генийхэн төвшөнд тийм молекул биологийн аргаар тэгээд тэр үед биднес нэг митохондрийн ДНХ тэгэл ямар юмар судлах вэ баахан ажил хийж байгаа л тэгэл нэг Оросын тэр манай лабораторийн машиныг засдаг нэг хүнд нэг өөрөө ус оруулж ажилтдаг PCR-ын аппаратыг бий болгож байгаа л тэгэл за ер нь PCR-аар ген ДНХ-гаа ургуулад тэгээд тэрийн ферментээр зүсээд олон янзын байдлыг гаргадаг тийм арга тогтцсон байсан. Тийм юмар хийгээл эхний жил үл цэвэр судлаа юуны яаж арга хийх вэ, юу хийх вэ гэдэг арга. Тэгээд дараа нь Монгол манай багш ер нь бол чи одоо нэгэн төрлийн боломж олдож байгаа юм чинь Монгол улс даяараа дээж цуглуул гэсэн. Тэгэхээр Монгол хүнийхээ. Тэгэхээр эн чи одоо 18 аймагтай, асар том нутагтай. Тэгэхээр нэг л ямар ч мөнгө төгрөг байхгүй бол нэг аспирантур сурж байгаа хүн байгаа шүү дээ. Тэгээд би одоо Бацуур захиралтай тэр чинь манай хүн төрлийн хүн биотехнологийн хүрээлэн дараа нь хүн судлалын төвийн захирал болсон байсан. Тэгэл нямдаа сайдтай тэгэл мэддэг чаддаг ахмадуудтайгаа уулзсан л да. Тэгээд надад
ерөөсөө энэ олон аймагаас гадаадад сургууль авах гэж байгаа оюутнууд ирж байгаа шүү дээ. Чи тэгэл нэг газар төвлөрөөл тэднээсээс дээж цуглуулаад тэгэл аваад яв. Тэгээд манай багш за ер нь дор хажил нэг 25-аас 30 хүн за 30-аас дээш үл сайн нэг аймагаас. Тэгэхээр ч одоо 18-аар үржүүлэхэр чинь нэлээд олон бай тийм таавс. Тэгээд 3 сар би Монголд арьсны диспансер дээр тэр чинь хүүхдүүд ирээл судалгаа цусныхаа дээж өгөх. Намар нөгөө сургуульд орох гэж байгаа хүүхдүүд ирээд нэг шинжилгээнд ордог шүү дээ. Тэгээд одоо хажууд нь тэднээсийн ажил туслаад юм бичээл тэгээд өөрийнхөө тэднээсийн авсан дээжнээс нь тасалж аваад тэрнээс биш би бас өөрөө авах надад боломж байгаагүй. Тэгээд тэрийг актив дээр очиж эхний байдлаар боловсруулаад тэгэл дээж аваад явж ясна л да. Тэгээд очиод Монголын хүн амын генетикийн судалгаа гэсэн ийм сэдвээр л хамгаалсан. Тэгээд тэрэндээ бол одоо хүн амынхаа судалгааг митохондрийн ДНХ болон одоо биднес чи бөөмийн болон митохондри ингээд хоёр геномын геномтэй шүү дээ. Тэгээд тэрнийхээ аль боломжийн тэр үед нь судалж бодлох маркеруудыг аваад тэгээд судлаад ерөнхийдөө одоо бүх нутгаар нь хийсэн болохоор том ажил гэж дүгнсэн баг л та. Тэгээд тийм ажил хийсэн. Тий, тэгээд тэндээс ямар үр дүн гарсан бай? Ер нь бол тэндээс хамгийн чухал үр дүн гарсан нь бол би чинь 18 аймагаас аль болох танаас одоо яг судалгааны зорилго нь яг юу вэ? Монгол хүний генийн одоо мэдээлэл бүрдүүлэх юм уу? Эсвэл одоо өөр зорилго байсан юм уу? Тий, тэр чинь бол нэг хэсэг нь Монгол хүний ген. Ер нь Монгол хүний одоо уургийн түвшинд нэг мэдээлэл цуглуулж болно тий. Гэтэл генийхэн түвшинд тэр мэдээлэл чинь ямар юм бэ гэдгийг л ерөнхийд нь харах гэсэн тий анхны зорилго. Тэгэхээр Батсуур доктор өөрөө ч өмнө болохоор тэр уургийн түвшинд бол судалгаа хийгээд хамгаалцсан байсан тий. Цусны бүлгүүдийн түвшинд тий. Тий. Тэгээд уургийнхэн төвшөнд янз бүрийн хэд хэдэн уургийн олон янз байдлыг хүмүүсийн хооронд нь харьцуулаад. Тэгээд би 18 аймагаас хүү амьтан цуглуулахдаа ялангуяа Баруун аймаг, тэгэл Казах, тэгэл Ус аймгийн ховдын тэгэл зүүн тишээ бол олон ясны хамруулахыг оролцсон байна тийм. Хамруулахыг оролцсон. Ягаад тэгэхээр ястан үндэстэн бий болно гэдэг чинь тодорхой хэмжээгээр хоорондоо соёлын болон газар нутгийн хязгаарлалд ордог. Тэр чинь бол тодорхой хэмжээгээр хүний генийн бүтцэнд нөлөөлдөг. Тий, өөрчлөлт оруулдаг. Тэгэхээр тийм ялгаа байна уугүй гэж харсан. Ягаад тэгэхээр манай улсын нутагт бол олон зуун жилээрээ хүн сууршиж байсан. Тэгэхээр тэр олон зуун жилийн туршид энэ хооронд ялгаа гарсан байна уу? Ялгаа гарсан бол бусад хөрстэйгоо яаж харьцах юм гэдгийг ягаад тэгэхээр манай багш зөвхөн Монголын газар нутаг биш хойд Сибирийн тий одоо олон ястангуудыг судалж исэн. Тэгэхээр тэрнтэй харьцуулах гэсэн орлого байсан. Тэгээд ингээд судалсан чинь биднээсээ хамгийн нэгдүгürt гаргасан чухал үр дүн бол манай Монголын одоо энэ Казахууд бол арай жоохон өөр, бусад ястан үндэстнүүд бол ерөнхийдөө генетикийн шинж тэмдгэрийн хоорондох адилхан юм байна. Нэг бүлгийн улс байна. Нэг бүлгийн улс байна. Тэгвэл тэр бүлгийн улс нь бол генетикийн хувиршаараа одоо халхан байлаа ч гэсэн баядхан байлаа ч гэсэн дарган хүн байлаа ч гэсэн хувиршаараа тэгээ ерөөсөө нийтдээ их олон янз байна гэж одоо өөрөөр хэлбэл биднээсийн генетикийн мэдээллийн багтаамж их том юм байна гэдгийг бас нэг юм сонирхолтой үр дүн гарсан. Ягаад тэгэхээр чи манай монголчин бол 3 сая хүн амтай. Энд чинь бол хүн амын тоогоор бага штэ тий. Тэр үед магадгүй 2 сая л байсан баг. Магадгүй. Тэгэхээр ингээд тийм газар нутагт ингээд бас харьцангуй бусдаас одоо хойно чин одоо Оросын эвенкод яг одоо Бориадуудтай бол биднээс харьцаатай байсан. Гэхдээ урдуурын хятадтай ямар зэрэг гений нүүдэл болсныг биднээс мэдэхгүй штэ. Болж л байсан баг. Тэгвэл зүгээр нөгөө талаас нь харьцуулахад эднээс одоо бусдаас жоохон тустай байсан юм уу гэдгийг чинь тэр зурглаар гаргаж болох хэрэгтэйсэн. Тэгэхээр тийм юм байгаагүй. Ерөнхийдөө их тийм удамшлын мэдээллийн багтаамж их олон янз юм байна. Тэгэд ерөнхийдөө дотор нутаг нь бол хоорондоо тийм зүүн баруун тэ хоош урагш эсвэл бол тэр баяд Бориад эсвэл бол халах гэсэн тэр хооронд зарчмын гүнзгий ялгаа байхгүй гэдэг тогтоол судалгааны үр дүн гарсан. Энэ юугаа хийж ийн гэхээр зөрөө биднээсийн эрхэлж байгаа нүүдлийн мал аж ахуйтай холбоотой байж магадгүй маа гэсэн таамаглал. Ягаад гэхээр угаасаа л хүний одоо генетикийн түүх бол
хүний өөрийнх нь нүүдэл судал сүлдээ соёл энэ одоо газар зүйн байршил энэ бүхэнтэй их холбоотой байдаг учраас тэгсэн байхаа гэдэг биднээс ийм таамаглалыг төлөвшүүлсэн л дээ. Нөгөө бид ч одоо нүүдэлч ард түмэн шүү дээ тийм ээ. Ингээд байнга нүүж яадаг. Тэр маань одоо бидний таны ярьсан тэр генийн багтаамж их байна гэдэг маань энэ нүүдэл чинь бидний ахуйтай холбоотой гэсэн үг үү? Биднүүсийн ахуйтай холбоотой нэг талаас нөгөө талаас генийн багтаамж гэдэг чинь олон жил хоримтлуулсан мэдээлэл гэж ойлгож болно л да тий. Тэгэхээр нөгөө талаас энэ Монголын газар нутагт амьдарч ирсэн хүн амчин болвол их дээр үесээ энэгээр явж өнгөрсөн юм байна. Нүүдэл судалт болж эсвэл энэ дээр үесээ магадгүй ирж суурьж ирсэн юм байна. Тэр нүүдлийн нутгууд чинь гэсэн ийм хоёр таамаглал байгаа л да. Тэгээд тэрний сүүл нь бол тэр нугасаа өөр судалгаагаар бол батлагдсан байж байгаа. Тэгээд тэр Монгол хүнд одоо байдаг өөр одоо рас үндэст нь байдгүй тэр генийг л одоо судалж байгаа шүү дээ тийм үү те? Гений дарааллыг судалж байгаа шүү дээ тийм онцлог нь. Тэгэхээр тэр одоо юугаар шилбэл одоо бидний одоо нүдний өнгөч гэдэг юм уу тэр аль ямар ген байх вэ тэр биднийг тодорхойлж байгаа бор хар өнгийг тодорхойлдог ген л байгаа тийм одоо нүдний бор хар өнгийг тодорхойлдог ген чинь давалмайлах шин чанартай бусад өнгө нь бол арай өөр тэгэхээр биднээсийг тодорхойлдог бор хар өнгийг тодорхойлдог тэр генийн л давамгайлна л да тийм тэгээд би ч бас яг өөрөө бас биологч хүн тэгээ ингээд ийм байдаг гэсэн доктор үнэнгүй юу энэ дэлхийн бүх хүний одоо энэ бид нар чинь 47 гентэй тийм ээ биш ээ 23 хос хоромтойтой нэг тустай хоёр нь нөгөө хүс тодорхойлагч. За ингээд 47 хоромсомтой тэрэн дотроо 20,000 гаруй гентэй гэж байна. Тий. 47 23 хос 46 хоромсомтой. 46 хоромсомтой. За уучлаарай тий. Тэгэхээр биднээсийг одоо тэр дэлхийн бүх хүн ам энэ бүх юу чинь яг адилхан байдаг гинэ. 99% нь адилхан бид нэр. Тийм. Нийгэмч байна уу, орсонч байна уу, германч байна уу? Тийм. Тэр нэг 001 хуваарай л одоо хүндрэлтэн ялгаж идэг юм шиг байна. Тийм ээ, рас хуваагдж идэг, олон үндэстнүүд хуваагдж идэг. Тийм үү те? Тэгэхээр бид нар бол тэр нэг одоо жишээлбэл Монгол ген гэж одоо зарим улсууд ч одоо нэг бахархалтай ч юм уу мэдгүй хаанч байдгүй ч гэдэг юм уу нэг тийм яриад идэх одоо энэ сошиал мошлоор өөрөө харсан баг. Тийм. Тэрний тухай би зөвхөн танаас тайлбар сонсъё. Үнэхээр одоо тийм хатуужилттэй ч гэдэг юм мэдгүй тэр ковидд ногоршгүй тийм одоо ген гэж байдаг юм уу ер нь? Тийм. Яг одоо ер нь бол хүмүүсийн одоо расын ялгаа тий одоо арьс өнгөний ялгаа тэгэхэд явандаа улс гүрний ялгаа тэгэл эн чинь маш олон зуун жилийн дотор бий болж байгаа шүү дээ тий. Тэгэхэд энэ чинь нөлөөлөх гол юм бол газар нутаг тий газар нутгийн ялгаа нэг нэгнээсээ ялгаатай байна. Нүүдэл судал тэгээд хэлний ялгаа одоо чи хэрвээ тэр хүнтэй хэл нэвтэрцгүй бол ген гэдэг чинь л одоо юу хойч үедээ үе уламжлаа үлдээж байгаа мэдээлэл учраас чи тэр хүнтэй л гэр бүл болохгүй юм бол чиний мэдээлэл чинь өөр удамдаа дамжихгүй шүү дээ. Тэгэхээр хэл бол одоо маш чухал ялгааг үүсгдэг нэг хүчин зүйл байгаа. Тэгэхээр яг энэ олон мянган жилийн туршид бол тухайн үндэстэн ясанд тодорхой өвөрмөц тухай өөр үндэстэн ядсанд арай бага хэмжээгээр байх тийм боломжтой генүүд бол зөндөө байгаа. Гэхдээ тэр нь бол ген нь биш. Ген чинь одоо биднээс ээжээсээ авсан, ааваасаа авсан хоёр хувь байж байгаа шүү дээ тий. Тэр ген чинь цаашаагаас өөрөө хувьсна. Тэр ген чих олон янз болж хувирч болно. Тэр энэ генийн олон янзын хувирлт чинь яаж өөр удамдаа дамжих тэр өөрчлөлт нь хоримтлох вэ гэдгээс хамаарат эн чинь нэг тийм давтамжийн хэрэг гарч байгаа. Одоо тэр нэг хувилбар нь Монгол улсад 70% байлаа гэхэд тэр хувилбар нь Африкт 10% байдаг ч юм уу тий. Тэр давтамжийн ялгаагаар тэр одоо манайхан Монгол генч гэдэг юм эсвэл Монгол ген гэж ярьдаг угаасаа би тэр талаар дараа нь яриа л да тэр бол жоохон буруу ойлголт гэж бодож байгаа. Ер нь бол тухайн ялангуяа энэ бол монголчуу маягийн хүн байна. Энэ бол Европ маягийн хүн байна. Энэ бол Африк гаралтай хүн байна гэж тодорхойлж болно. Тийм ялгуурлаар.
ген гэдэг чинь бол биологийн ойлголт. Монгол гэдэг нэр, Монгол гэдэг одоо эн чинь бол илүү нийгмийн, соёлын юуны түүхийн гарал үүслийн ойлголт. Тэгэхээр биднээс тийм биологийн ойлголт хүн бол угаасаа нийгмийн амьтан болохоор хэдийгээр маш холбоотой боловч яг Монгол гэдэг тийм бусдаасаа шал өөр онцгой юм бол байхгүй. Тийм. Энэ бол биологийн хувьд биднээс бүх хүнтэй адилхан материал байгаа. Тэгэхээр тэр материал нь олон зуун жилийн хувьслахын үр дүнд тогтцоороо мэдээлэлээр хэлбэрээр л өөр. Тийм. Тэгж л хэлж байна. Тийм. Тэгэхгүй бол одоо тэр нэг Монгол гэнгээд Чингис чигээж зарим нэрлэл байгаа энэ тэр одоо анх бид нар чинь одоо нэг ковид эхэлж яхад Монгол гэн наадах чи өстой нэр ногорохгүй шүү. Бид нэр өстой нэр ханийхаа махыг иддэг учраас яви үчглээ. Тиймэрхүү юм их явж исэн. Тэгээд тэр нь сүүлдээ одоо аргагүй норж унаал бүгд л ковид туссан шүү дээ тэр чи тийм. Тэгэхээр бид нар бол тийм одоо бусдаас илүү тийм ямар ч юм Монгол хүнд байхгүй л гэдгийг л тийм шүү дээ. Биднээс бол тийм энэ дэлхийд амьдарч байгаа хичнээн бүх хүнтэй л адилхан юм аа л гэдгийг би бас үзэгчтэй бас зарим улсуудад ойлгол юу л гэж өөрөөс чи энийг асуусан тий. За тэгээд энэ нэг их олон ястан үндэснийг та ингээд генийн төвчөнд ингээд судалсан чинь одоо хуваар гаргаж болох уу тэр нэг жоохон өөрчлөлтүүд байна гэсэн тий. Тий. Ер нь бол яг тэ 30 хүний хэмжээнд юм ингэж айгүй наривчилсан хэмжээнд гаргана гэдэг амаргүй л дээ. Яг биднээс бол казакудаас одоо казак ястан үндэснээс нэлээд өөр. Ер нь бол манай Монголын хүн амын нийтэд нь аваад үзэх юм бол биднээс бол барууны хэмжээтэй Европ гаралтай хүмүүст их хвчлэн тохиолдог тэр гений хэмжээ бол нэг 5-аас 10% ч юм уу байх жишээтэй. Жишээлбэл зүүн тишээ тэгэл одоо эртний Сибирийн хойдохоос ирсэн хүн амын гений хэмжээ бас тодорхой хэмжээгээр байх жишээтэй. Одоо хятадын хүн амд ч юм уу байдаг зарим нэгэн генийн давтамж бол бас тодорхой хэмжээгээр байх жишээтэй. Тэгэхээр эн чинь бол юг харуулж байгаа гэдэг чинь угаасаа л манай энэ нутагт эрт дээрээс суурьсан хүн бол асар их олон янзын нүүдэл судал тий их баг үгний байгуулах энэ явцад бүрэлдэн бий болсон юм байна гэдгийг л харуулж байгаа. Зөв. Тэрнээс бол нэг Монгол хоёр Монгол хүнээс өвсөөгүй юм байна шүү дээ бид нар чинь. Эрэгтэй эмэгтэй хоёр Монгол хүнээс өвсөөгүй энэ их олон нүүдэл судлалын үр дүнд үүссэн үндэстэй юм байна шүү дээ. Таны судалгааны дүн бол тийм гарсан байна. Тийм нэг талаас нь. Тэгээд тэр чинь одоо сүүлд бол манай шинж ухааны актын манай Монгол Улсын их сургуулийн археологийн тэнхэн ментер бол сүүлийн үеийн эртний хүмүүсийн ДНХ-гийн судалгааг бол аюу сайн хийж байгаа. Тийм. Тухайд бол тийм боломж байгаагүй. Одоо бол судалгааны арга нарийсаад тий тогтдог тэрийг ингээ илрүүлдэг тоног төхөөрөмж нь бүр сайн болоод их өндөр түвшинд аюу сайхан судалж байгаа. Тийм. Эрт дээр гэдэг нь та хэдэн оны үеийн одоо хүнийг иржэн дээр судалгаанд амрагдсан байгаа. Би бол орчин үеийн Монгол хүний дээжин дээр судалсан. Одоо сүүлд бол одоо төмөн доктор байна, цэвэн дорж доктор байна, манай академийн төмөн доктор сүүлд их сургууль ирсэн. Тэрнээс бол төмөн доктор бол Харвардын их сургууль тэгэл Макс Планкийн их сургуультай нийлээд нэг одоогоос 6000 жилийн өмнөхөөс эхлээд наашлуулж судалсан байна. Өнөөдрийн хүмүүстэй харьцаж 200 гаруй хүмүүсийн ДНХ-г бүр асар өргөн хэмжээгээр харьцуулж судалсан байна. Манай улсын нутагт ч юм бол ер нь хамгийн эртний олдсон хүний одоо ялцчин бол Салхитын Хинтээ аймгийн Салхитад олдсон 35,000 гаруй жилийн өмнө олдсон нэг гавлын яс байгаа шүү дээ. Тий. Тэрийг цэвэнд орж байгаа манай шинж ухааны академийн тэгээд тэр энэ эртний хүмүүсийн ДНХ-гийн судалгаагаар Нобелийн шагнал авсан Пабогийн лабораторитой хамт судалгаа гаргаад энэ бол үнэхээр эртний хүн байсан байна. Тэгэхээр тэрний чинь ДНХ-гийн судалгаагийн Неандерталын болон Денисова гэдэг одоо Алтайд олдсон эртний хүний одоо бараг 100 гаруй жилийн 100,000 гаруй жилийн настай эртний хүмүүсийн судалгаатай харьцуулаад тэднүүсээс арай өөр юм байна. Гэхдээ тэднүүсийн генийн
юу урсгал бол байна гэж ингэж тодорхойлсон их сайхан ажил болсон. Тэгээд дараа нь ер нь бол сүүлд өмнө Гав аймгийн нутагт 25 мянган жилийн өмнөх юу олцсон байлээ. Тэгэд ийм олдвруудаас манайх аюу эрчимтэй судалгаа хийж байгаа. Би зүгээр судлаач хүнийхээ хувьд сонирхож тийм уншсан тийм. Миний өөрийн судалгаанд бол би эртний хүмүүсийг судлаагүй. Тэгтээ биднээс дараа нь юу бид Америкийн хүрээлэнд очоод энэ судалгаагаа цааш нь үргэлжлүүлээд тэр Америкийн одоо индианчуудтай гарал үүслийн холбоо байна уу гэдэг асуудлыг бол бүр зохицуулж судалсан л да тодорхойлж. Тэгээд тэрэнд бол тэр Смитсонианы хүрээлэнгийн лабораторид одоо Америкийн индианчууд чинь хойноос ингээл урагшаа нүгэл хойд Америкаас урагшаа мөсөг нүгээд ингээл асар олон жижиг амбууд болж ингэж явандаа хөгжсөн шүү дээ. Тэгээд тэр Америкийн Панамын нутагт бол Күүнианд ингээд энэ жижигхэн одоо нутгийн уугуул нутаг тэднээс судалгаа хийгээл асуудал тавьсан байна л да. Сонирхож одоо энэ хойноос ирсэн улс чинь хойноос ирээд урагшаа явах нь ойлгомжтой байж. Тэгээ хойноос хаанаас ирсэн юм бэ? Тэгээ бусад хүмүүсийн судалгааг харсан чинь Сибирээс мөсөлгийн үеэр нүүдэл их болжээ. Эртний хүмүүсийн нүүдэл их болж. Тэгээд тэднээс бусад хүмүүсийн судалгаа харсан чинь Америкийн индианчуудын одоо генетикийн үндсэн тэр мэдээлэл бол 4 том бүлэгт хуваагдчихсан. Тэ? Тэрийг A, B, C, D гаплотип гэж манайхаа ярьдаг л да. Тэгээд Сибирийн одоо уугуул иргэдийг судлахад одоо Эвенкл үндэсний олон жил суурьсан Эвенк тэгэл Нанси хэн байдгийн те тэднээс ингээд судалгаа хийхэд бол 3 том бүлэг л олдсон. Тэгэхээр одоо 3 том бүлэг энэ хоёр хоорондоо холбоотой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Америкт 4 бүлэг байгаад байдаг. Нөгөө Сибирээс очсон байж магадгүй гэсэн тэнд 3 бүлэг байгаад байдаг. Тэгэд эднээс ер нь бол нүүдэл чинь газар зүй хаагур айтайхан нүүж болохоо тэргээрээ л хүн харна шүү дээ. Тэгээд ингээд харсан чинь биднээс хамгийн доотлын одоо хамгийн доотлогч байхад Төв Азийн нутгийг яагаад судлаагүй юм бэ? Тий. Тэгээд тийм асуудал тавиад намайг яг аспирантурд юугаа зэрэгээ хамгаалчаад Монгол руу буцах гэж байтал тэр Америкийн лаборатори эрхлэгч манай багштай ирж уулзсан. Хамтарч ажиллая. Одоо энэ гарал үүслийн манай багш угаасаа Оросын бүх бага ястангуудын судалгааг явуулж ирсэн хүн л дээ. Тэгэхэд Монголтой харьцуулаад тэгээд манай багш тгийгээл их сайхан ягаал тэгэл тэднээс дээж солилцоолол тэр хүн чсэн дээж авч аваад тэгээд надтай би тэдний лабораторид байсан болохоор уулзсан л да манай монгол хүн байна. Тэгээд би ч нэг англи хэл сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан тэр хүнд би өөрийнхөө хаягийг өглөө, тэр хүн надад хаягаа өглөө сонирхолтой байна харьцжээ гэд. Тэгээд тэр хүн явсан. Тэгээд дараа нь надад захиа ирсэн. Би Монгол төрөөд ирсэн байсан чинь танаа багш биднээсээ хамтарч ажиллахгүй гэж байна. Чи хамтарч ажиллах. Тэгээд би тгийгээ. Тэгээд намайг хурал ураад тэгээд биднээс бүр илүү дотн танилцаад тэгээд тэдний лабораторид нэг жил ажилласан. Тэгээд тэр бол Америкийн хүрээлэн Панамд ажилладаг. Одоо Панамын салбарт тэгээд ерөөсөө гол төлөв эволюцийг биологийн эволюцийг судалдаг. Тэгээд зүгээр үзэгчдэд сонирхуулж, өөрт чинь ч гэсэн сонирхуулж хэлэхэд Панам чинь одоо 2 твээс холбож байдаг нарийнхан. Тэгээд нэг талд нь Номхон далай, нөгөө талд нь Атлантын далай гэдэг 2 шал өөр одоо далай байдаг тий. Тэгээд тэр хоёрыг харьцуулж эволюцийг судалдаг. Уг нь их айгүй одоо зөв болж авсан тий санаа байгаа. Тэгээд тэдний лаборатори тэгэл мэлхий, шувуу, загас тийм судалдаг байгаа. Тэгээд тэр хүн өөрөө судалгаач нь бол хүний сонирхол басаа гэж чухал шүү дээ. Тухайн хүн эрдэмтэн хүн юу сонирхож байна гэд тэгээд тэдний лабораторид бүтэн жил ажилласан л да. Ер нь тэгээд дараа нь битгэд дөрөвдөх нөгөө гаплотипи чинь дөрвөлнгийн нийлүүлээд өнөөгийн байгаа монгол хүний генийн одоо генийн мэдээлэлээс олсон. Тэгэхээр одоо энэ чинээс 2 янзын юм гарч штэ тий. Үнэхээр эртний нүүдэл бол Монгол нутгаар явсан юм байна.
Тэгээ Монгол нутагт ч юм бол эртний хүмүүс одоо тэр үед ч Монгол гэж хэлж болохгүй шүү дээ. 30 мянган жилийн өмнө ямар тэ Монгол гэж ярихгүй. Эртний хүмүүс байсан юм байна. Тэр эртний хүмүүсийн одоо генийн урсгал удам өнөө хүртэл байгаа юм байна гэдэг ийм том нэгдүгээр дүгнэлт. Тэгэхэд хоёрдугаар дүгнэлт бол үнэхээр Америкийн индианчууд Монголын одоо Монголын хүн ам чинь гарал үүслээрээ хоорондоо холбоотой юм байна гэдэг ийм хоёр дүгнэлт гараад тэгээд энэ бол яг анхдагч ажил байсан болохоор тухайн үед их биднес баяртай байсан. Чи хэдэн он бэ? 95 он биднес 96 онд статиагаа гаргаж ирсэн. Тэр тэгээд одоо шинжлэх ухааны ертөнц биологичуд генетикч яаж хүлээж авав тэр мэдээг? Харин тэгэл яг одоо ихэнх ажлыг уншихад тэгэл тэр ажлыг чинь л ишлэл авсан. Тэгэл одоо биднес энэ миний ажил дотроос нэлээд олон ишлэл авсан. Ажлын нэг тэгээд манай дээр хамтарч ажилладаг хүмүүс маань нэг нь биофизикч хүн байсан. Тэгээд нөгөөх нь антропологч болоод антропологийн генетикээр явсан. Нөгөө захирал маань нөгөө лабораторийн эрхлэгч маань одоо захирал болсон. Тэгэл ер нь бол сайн эрдэмтэд байсан л да. Тийм ээ. Ер нь бол одоо тэр нэр хүндтэй том одоо шинжлэх ухааны сэтгүүлд зүгээр ч нэг хүн очиод юм хэвлүүлчихдэг шүү дээ. Тэр нь л хэвлэгдсэн бол одоо ер нь үнэмшгээс өөр аргагүй л дээ. Бүгд л эрдэмтэд энэ бол яг үний юм аа бүх шалгуурын даваа гараад ирсэн гэж хэлж авдаг шүү дээ. Тийм шинжлэх ухаанд бас тэгээд юмыг ингэж бусадтай харьцуулж тэгээд нотлох айгуу чухал. Тэгэл дараа нь тэр нотлохоо бол олон янзын судалгаагаар батлагдсан. Тэгээд яг мэдээж нэгдүгээрт анхдагч байсан гэдгээрээ хоёрдугаарт бол тэр үед одоо нэг барууны эрдэмтэд Монголын ДНХ-гийн материал ховрол олдчихсан баг. Тэгэхээр манай дарга бол тэнд багш бас л хувь нэмэр оруулсан хүн л дээ. Тийм байна. Ер нь энэ за хамгийн эртний одоо олдвор хүний олдвор 35 мянган жилгч үү та? Тэгээд манай улсын Монголын хувьд тий. За та орчин үеийг судалсан байна. Тэгээд тэр хоёрыг ингэж харьцуулж үзэхэд ер нь ялгаа одоо хуваарч гэдэг юм уу ялгаа гарах уу? Хэр зэрэг ялгаатай байна? Тэр хуваар гэдг нь бол би хийгээг болохоор сайн мэдэхгүй байна тий. Ер нь бол тэр 35 мянган жилийн яг өнөөдөртөө харьцуулсан судалгааг би тэр статианаас бол олж хараагүй. Зүгээр сүүлд нь одоо манай их сургуулийн манай мундаг археологч хүн судлаач түмэн докторийн баг тэгээд Эрдэнэ одоо тэр департаментийн профессор Эрдэнэ энтер хамтраад Харвардын сургуультай тэгээд Макс Планкийн сургуультай тэр Нобелийн шагнал авсан эртний ДНХ-гийн судалдаг тэр судалгааны хамгийн том бүлэгч одоо Макс Планкийн Германы хөрөлөнд байгаа шүү дээ. Тэгээд тэднээс орсон хүмүүс ер нь бол 600 жилийн өмнөх 6000 жилийн өмнөх хүнүүгийн арай өмнөх тэгэд хүнүүг үеийг оруулаад тэгээд их Монгол улс байгуулах нэлээд хэдэн хүмүүсийн эртний хүний яснаас те шүднээс ДНХ-гийн ялгаад тэрийг орчин үеийн монгол хүмүүстэй харьцуулсан байна. Тэгээд тэрэнд бол тэднээс ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр зэрэг хүнний ус одоо тэр бол илүү тэр баруун талаас нүүдэлж ирсэн одоо Алтай саяын тэргээр нүүдэлж ирсэн эртний Европ гаралтай хүмүүсийн нэвтэрч орсон гений үлдэгдэл илүү ээжээ хүннүүд. Тэгээд хойд манай хойд нутгаар нутгалж хэлсэн эртний хүмүүсийн тэгээд манай зүүн талын одоо манай төв болон зүүн талын нутгаас орж ирсэн ийм 3 бүлэг хүмүүсийн бүдлээс хүнүүгийн хүн ам тогтож ирсэн байна. Тэгээд их Монгол гүрний үед бол тэр баруун талын Европ гаралтай генүүдийн урсгалынх нь хэмжээнд багасаад зүүн талынх нь илүү болоод одоо тэгэхээр биднээс бол бага зэргийн Европын холцтой тэгээд хойд Сибирийн холц байгаа гэхдээ харьцангуй багасаад тэгээд зүүн гартлын зүүн Азийн Европын хүмүүсийн Европ шиг монголчууд эртний хүмүүсийн генийг ахуу агуулаад тэр нь өнөөдөртөө ерөнхийдөө ингэж тогтож үлдсэн байна гэсэн тийм дүгнэлт гаргасан байсан. Тэгвэл тэрнээс ямар ч байсан хүннүүгээс хойш бол бидний ген бол нэг өөрчлөгдөөгүй. Хүннүүгээс хойш тий ер нь бол бага өөрчлөгдсөн. Тий
Европын гаралтай хүмүүсийн гений урсгал бол багассан. Тэгээд биднээс бол ийм хоёр урсгалтай. Тэгээд яг юу хойтлын эртний Азууд одоо тэгэл Сибирийн нутгад Малтад бас нэг 20 хэдэн мянган жилийн эртний хүмүүсийн олдор олдсон шүү дээ. Тэгэл тэр зэргийг харьцуулж судлал. Тэгээд сонирхолтой нь би бас нэг юм хэлхээ мартчихж биднээс чинь нэг би диссертацийн ажилд митохондрийн ДНХ-г судлаад манай Монголын хүн ам чинь нэг өнөөдрийн хүн ам чинь нэг 2 том үндсэн генүүдийн бүлэглэлээс тогтож байна гэсэн нэг тийм зураг гаргасан. Тэрнтэй ерөнхийдөө дүүцэж байгаа л бас би баяртай байгаа. Тэгээд зүгээр таны судалгаанд хамаагүй шүү. Гэхдээ та мэдээж олж үзсэн байх. Ийм одоо энэ хүннүүчүүд маань ингээд баруун тийшээ нүгөөд ингээд бүр метал гэдэг ингээд яваад гисэн байдаг тий. За ялангуяа унгарчуудыг за италичууд ч гэсэн баг өөрсдөө бас хагасан ч гэдэг юм уу. За дээшээ хойшоо яваад энэ финляндчууд энэ чинь одоо өөрсдөө бас нэг монгол гаралтай ч гэж ярьдаг ч юм уу. Эсвэл бид нар тэгж хүсдэг ч юм уу. Тэр бол баримттай. Баримттай тий. Тий зүгээр нэг сонин жишээ хэлээ л да. Хятадын ер нь бол олон улсын эрдэмтэд тэр эртний хүмүүсийн нүүдлийг ингээд судлаад тэгээд тэрэн дотор одоо монголчуудын ДНХ бусад улсуудын ДНХ ингээд оруулаад судлаад тэгээд тэрэн дотор Финляндд орсон байна. Тэгээд ингээд судлаад үзсэн чинь бүгдийг ингээд нийлүүлэхээр одоо монголчууд чинь бол мэдээж зүүн Аз энэ тентэртэй холбоотой Финляндуудад бас жоохон юм байна гэд гараад ирсэн тийм. Тэгээд Финляндуудыг авчгаар тэр нөгөө монголчуудын орсон Финлянд руу урссан генийн урсгал нь алга болсон. Тэгэхээр Финляндууд ч үнэхээр манахаас генийх нь урсгал явсан. Тэгэхээр тэрийг яаж тайлбарлаж байгаа гэхээр зэрэг хүмүүсийн нүүдэл чинь бол ганц чигтэй биш. Их олон чигтэй. Олон урсгалын эртний нүүдэл гэж. Яагаад тэгэхээр тэр дээр үеийн эртний амьтад чинь амьтдын одоо амьдрах гол амьдралын төлөө тэмцэлчин бол том талбайг эзэлж шинээр амтан олж амьдрал тэрийг идэл одоо шинэ нутаг дэвсгэр одоо аль болохоор сайхан газар хайгаад яваад нүүдлээдсэн. Тэгээд наашаа цаашаа нүүдэл болж байгаа ганцхан чиглэлдэн шүү дээ. Тэгэхээр тэр хойгоор нүүдэл Финлянд руу ч болж исэн юм байна. Финляндаас магадгүй наашаач болж исэн. Гэхдээ мэдээж тухайн газар нутгийн тэр хүн амын жоохон тодорхой бага хэсэг л агaalтай эртний хүний нүүдэл. Тийм. Гэхдээ ер нь Финляндийн генетикийн судалгаа бол маш сайн шүү дээ. Яг хөө дараа нь би өвчний судалгаан дээр жоохон ярьж болох юм. Яг тэгэхээр тэрийг бол унгарчууд, италичууд бас байна уу те одоо Монгол. Тийм шүү дээ. Унгарчууд байна. Тийм. Италиудыг бол би сайн мэдэхгүй юм байна. Байгаа бах уу. Тийм манай багш нэг оюутан байхад манай Павленко гэл генетик заадаг багш гэжсэн. Тийм биднээс шар устэй бүгдээр л бор устай байгаа ч тэгэхээр биднээс бүгдээр нь та нарын ген байна гэл шагналдаг байсан. Бас нэг ийм зүгээр энийг бол би нөгөө нэг ийм шинжлэх ухааны сэтгүүлээс биш одоо тийм нөгөө ард түмний хашимт одоо зүгээр популярны тийм сэтгүүлээс харсан байхгүй юу. Энэ алс орн биш ээ. Төв Аз гэдэг юм уу? Одоо энэ олон станууд тэгээд энэ Иран, Ирак энэ төр тэнцээ хүмүүсийн гений судалгааг явуулсан чинь 5 хүний нэгд нэг илүү 4 хүний нэгд нэг илүү одоо энэ манай бидний яриад байгаа энэ Чингис хааны ген байдгийн гинлээ гэсэн нэг тийм тийм нэг тийм судалгаа байдаг. Байд юм бэ тий. Тэр чинь бол нөгөө эрэгтэй эр хүстэй холбоотой Y хромосомын Y хромосомын судалгааны маркерыг тэр чинь зөвхөн эцгийн талын удамшлыг харсан тийм судалгаа Америкт хэвлэгдэжсэн л да. Тэгэхээр тэр нь зорилго нь юу байсан бэхэр нөгөө торгоны замаар явж байгаа улс үндэстний тэргээр ингээд явж байгаа улс үндэстний одоо түүхийг мөрдөх мушгих маягаар зорилгоор судалгаа хийгээд тэгээд Монголын одоо Төв Азийн нутагт одоо хамгийн элбэг тохиолдож байгаа тэр хэлбэр бол магадгүй их тархснараа Чингис хааны
удамтай холбоотой байж тэрнээс биш Чингис хааны биднээс яг энэ хоёр байхгүй шүү дээ. Тэрнтэй холбоотой байж магадгүй. Тэгээд тэр Төв Азад тэгээ монголчуудыг оруулаад тодорхой их онцгой байгаа тэр хэлбэр нь бол тэр бусад нутгуудад ингээд явахаар ингээд бурсаад эхлээл 8% байгаа л тэгэл 5% байгаа л ер нь харьцангуй өндөр түвшинд байна гэсэн тийм дүгнэлт гарсан. Тэгээд магадгүй тэндээс гарсан байх л та. Тийм байна. Тийм. За тэгвэл тэр миний тийм бодтой юм байна. Тийм зүгээр яг тоон жоохон өөр байж болно л та. Тийм. Аа. За та тэгээд Америкт энэ нөгөө нэг удамшлын өвчнийг тэр дотор бас монголчуудынхаа энэ удамшлын байж болох өвчтүүдийг бас судалсан байлээ. Одоо энийхээ үр дүнг сонирхолтой. Тийм. Юу яг тэгээд би дараа нь эртний хүмүүсийн орчин үеийн хүмүүсээр л эртний хүмүүсийг судалсан тухайн үед бол боломж байхгүй байсан учраас одоо юу хийж болох вэ гэж харна. Тэгээд би дараа нь тэр эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд мэдрэл булчингийн өвчний генетикийн лабораторид орж судалгаа хийсэн. Тэгэхээр тэр лабораторийн дарга нь бол ер нь ийм одоо генетикийн ялангуяа анагаах ухааны генетик баг судлагдсан одоо тэндээс шинэ юм гарч магадгүй ер нь сонирхолтой гэж бодож ер нь монголчуудыг судлаа танад хэр судлагдсан чи энэ талаар нэг холбоо барьж тэгээд би юуны одоо гавьяат хэмж талигаж болсон Баасанжив доктортой тэгээд мухар доктор энтертэй холбоо бариад мухар хэмжгээд 3 дахь эмнэлгийн дарга байсан. Тэгээд тэднээсээ холбоо бариад хэдүүлээ ийм судалгаа хийх боломж байна. Та нар хамтраач гэх. Тэгээд тэднээс тэгээ биднээс одоо зарим хүмүүсийг биднээс ер нь байгаа. Зүгээр ямар төвшөнд байгаа юм бол биднээс мэдэхгүй ерөөсөө судалгаа хийгдэж байгаагүй. Хамтарч хийгээд тэгээд биднээс 97 онд манай тэр лабораторийн эрхлэгч Goldfarb гээд Украин гаралтай еврейхэн байдаг одоо ч гэсэн байгаа сайхан хүн байдیں۔ Тэгээд тэр лабораторид хамтарч ажиллаж байсан Англид боловсрол орсон их мундаг эмч одоо Америкт ажиллаж байгаа Кива Сумар гээд бид гурав Монголд 97 онд ирсэн. Тэрнээс өмнө бэлтгэл ажлыг Баасанжив нэмчтэй тэгээ Баасанжив эмчийн шавж Сэлэнгэ гээд эмчилсэн. Тэгээ тэднээс бол маш сайн ажиллаж биднээс бүтэн сар тасралтгүй ажилласан. Тэгээ тэднээс тэр өвчтөе хүмүүсээс л дээж аваад юм үү? Тийм дээж авахаас өмнө биднээс судалгаа хийсэн. Тийм ягаад тэгэхээр өвчин бол маш сайн ондчлохгүй бол тэр үед шууд дээж навал өвчнийг тодорхойлох боломж байгаа. Тийм. Тэгээд тэднээс бол 200 гаруй хүн үзсэн. Тэгээд тэр 200 гаруй хүний одоо нэг 100 гаруй нь бол яг өвчтөе хүмүүс байсан. Тэгэл 200 гэдэг нь одоо удамшлын өвчтөе хүмүүс гэж юу? Удамшлын өвчтөе хүмүүс. Тэгээд тэр удамшлын өвчтөе хүмүүсийн биднес гол төлөв мэдрэл булчингийнхыг л сонгосон л доо. Тэг яг тэгэхээр яг өмнөдөө удамшлын өвчин одоогийн байдлаар бол хүн төрлөختөнд 6000 гаруй удамшлын өвчин мэдгэж байгаа. Ихэнх нь маш ховор. Тэгээд тэр 6000 гаруй удамшлын өвчин дотор харьцангуй элбэг тохиолдол бол мэдрэл булчингийн өвчин. Ягаад тэгэхээр мэдрэл бол ойлгомжтой таны бүх бие Паркинсон мөн үү? Орхон тийш. Орн Паркинсон орн тийм. Тэгээд мэдрэл булчингийн одоо Дюшений өвчин байна. Тэгээд биднес тэгэхээр судлахад бол 20 гаруй янзын мэдрэлийн өвчний гэр бүлийн судалгаа тийм тогтоосон. Тэгээд тэрэн дотор нэг том гэр бүлээс яг манай монголч нөгөө гэр бүл нь том ах トゥ хамаатан солон олон. Тийм болохоор нөгөө биднээсийн хүсэж байгаа тэр генетикийн мэдээллийн багтаамж их болдог. Америк тийм үү хөгжөлтэй орнууд ч бол нэг 2-3 хүүхэдтэй тэгээд ихэнх нь хамаатан саднаа мэдтгүү. Тийм болохоор нөгөө удамшлыг ураг дамжсан судалгаа хийхэд айгүй хэцүү. Гэтэл давмгаатай тал нь бол тэднээс юуна сүмдээ очиод бичүүлчдэг. Сүмд бол маш сайхан тийм ургийн бичмэл байдаг. Гэхдээ хүн болгон дээр бас байхгүй тэр чинь янз янз л та. Тэгээ биднээс нэг тийм их том гэр бүл судалсан л да. Тэрэнд бол 57 хүнтэй. Тэгээ 57 хүнийх нь 20-од нь өвчтэй. Тэгээ тэрийг ингээд судалсан чинь их сонин одоо эмч нар чинь шинж өвчнөө янз янзаар л онцлж байгаа шүү дээ. Би бол сайн мэдгүй. Гэхдээ
одоо тэр эрхтнийх нь байршлаар ч юм уу те өвчлөж байгаа эрхтнэр нь ч юм уу те шинж тэмдгээр нь гол төлөв оншилж ангилж байгаа шүү дээ те. Гэтэл биднээс тэр судалсан гэр бүлд одоо хоёр тусдаа ангиллын өвчин нэг зэрэг байгаад байна. Зарим хүмүүс нь одоо захын булчингийн мэдрэлийн шинж тэмдэгтэй байхад зарим нэгэн хүн нь одоо хөдөлгөөний булчинг хариуцдаг төв мэдрэлийн системийн шинж тэмдэгтэй. Тэгээд биднээс дээж аваачаад Америкт очиод тэгээд би зураглалыг гаргасан л да. Тэр одоо том гэр бүлийн чинь ген нь хаана байгаа гэдэг судалгааг хийсэн л дээ. Тэгсэн чинь тэр ген 7 дугаар хоромсонд байсан. Тэгсэн чинь тэр 7 дугаар хоромсонд хоёр гэр бүлийн зураглал нь гараад байсныг биднээс тухайн үед мэдээгүй. Нэг нь Болгаараас гаралтай 7 хүнтэй тэр чинь том гэр бүлд орж байгаа. Гэтэл манай хэд чинь 50 хүнтэй тийм. Тэр Америкийнх нь бол 3 4 хүнтэй. Тэгээд бид манай тэр гэр бүлийн ач холбогдол бол тэр зураглалчин бол нэг 100 ген байхаар том одоо таамаглалыг гаргаж байгаа юм л да. Тэгэхээр манай гэр бүлийг биднээс судалснараа тэр 100 генийг 10 гэр бүл болгож 10 ген болгож нарийсгасан байршлын. Тэгээ биднээс тэр тэднээстэйгээ хамтарч судалгаа хийгээд тэр өвчний генийг тодорхойлсон. Тэгээ биднээс статья өгсөн чинь ийм хоёр өвчин нэг дор байж болохгүй. Та нар одоо юу хийж байгаа ингээд гэхлээр биднээс статьяг аваагүй. Тэгээд дараа нь генийг нээгээд хамаг юма тайлбарлаад тэр Монголд байсан нэг гэр бүлийн өвчтний бүр Америкт урьж эмчтэй нь аваачаад дахиж судалгаа хийгээд тэг биднээс тэр генийг нээжсэн. Одоо бол тийм жишээ зөндөө байгаа л да. Биднээс бол яхаа тухайн үед тэр чинь 90-ад оны сүүлээр тэгж тодорхойлоход амаргүй байсан. Одоо бол шинжилгээ хөгжөөд тэр бол их амархан болсон. Шинжлэх ухаанд урд нь мэддэгдээгүй байсан ген нээс юм уу? Вау. Тий, яг ген нь мэдэгдсэн. Гэтэл генийн функц нь юу вэ? Юутай холбоотой юм гэдгийг бид мэдчихэж л тий. Тэгээд тэр генийг анх удаа өвчнөд холбож тогтоосон. Тэр үл мэдгдэх ген тэнд байна гэдгийг бол мэдчихсэн байна. Энэ юу хариуцаад яагаад байгаа гэдгийг мэдээгүй. Тэрийг анх тогтоосон. Тэр бол гоё л ажилласан. Биднээс бол тэр гэр бүлд бол баярлж байгаа. Тэгээд одоо заримтай нь бол харьцаатай байдаг. Энэ удамшлын энэ генийн өвчтөй улсуудыг одоо эмчлэх болцоо бий өнөөдрийн шинжлэх ухааны энийг чадах уу? Ер нь бол болцоо гарч байгаа. Одоо нөгөө CRISPR-Cas гэдэг нэг сүүлд өнгөрсөн жил Нобелийн шагнал авсан генийг яг тэр байгаа тодорхой хэсгийг нь олж хайчлаад тэгэд оронд нь одоо эрүүл генээ суулгадаг ч юм уу эсвэл бол тэр өвчтөй генийн үйл ажиллагааг нь одоо унтраадаг ч юм уу те үйл ажиллагааг нь идэхгүй болгож одоо генүүд чинь доминант рецессив гэл шинж тэмдэг нь хоёр амж байгаа шүү дээ те хэрвээ чи рецессив байвал хоёул ээж авын аль копиг нь чи устгах ёстой доминант рецессив байвал тэр доминант нь устгал оронд нь шинэ юм генэ оруулах тийм боломж бол байгаа. Тэгэд Америкт бол энийг хийж байгаа. Тэгэд одоо sickle cell гэдэг нэг цусны өвчин байдаг. Хадуур эсний гэдэг ялангуяа Төв Африкийн нутагт хэлбэг Америкийн одоо Африк гаралтай хүмүүстэй хэлбэг байдаг. Ийм өвчин дээр бол Америкт судалгаа хийгээд амжилттай болж байгаа. Тийм л дээ. Би тэг нэг юм гайхах юм. Одоо тэр чинь заах үтер генийн тайрч аваад ингэтгэл юм байж тэг хүн гэдэг чинь өчнөө төмөн эсэс миллиард эсэс тогтож байгаа ш. Тэгээд тэр чинь яах юм тэгээд нэг эсэн дээр бол яхаа бид нар ингээд ажиллаад байж чадах юм байна. Тэрийг яаж тэр бүх тэр ген чинь миний одоо энэ 10 төмөн ген дотор бүгдэнд л байж байгаа шүү дээ тийм ээ. Тэр ямар зарчмаар явдаг? Нэг генээр тодорхойлогддог. Бүр 100%-аар тэр шинж тэмдэг нь тодорхойлогддог. Одоо классик Менделийн шинж тэмдэг байна шүү дээ. Одоо зарим шинж тэмдэг бол их олон янзын юмнаас бүрэлддэг. Гэтэл зарим шинж тэмдэг ялангуяа энэ ховор удамшлын өвчин бол нэг генд орсон одоо нэг цэгийн мутацаар тодорхойлогддог. Ганцхан ДНХ-гийн нэг код л өөрчлөгдөхөд
тэр өвчин бий болно. Тэгэхээр тэр бол одоо ДНХ-гийн хамгийн гоё, хамгийн өвөрмөц онцлог гэхээр чинь бол маш тодорхой дараалалтай, асар олон их мэдээлэл байгаа. Гэхдээ маш тодорхой дараалалтай. Тэрийг бол их наривчсан оновчтой аргаар зохицуулж болдог. Тийм аргууд одоо бий болсон байна. Тэр аргын нэг нь тэр CRISP. Тэгэхээр тэр яг тэр ген нь одоо тэр юу sickle cell гэж нэрдэг. Манайх бол хадуур эсний өвчин гэж орчуулд юм байна. Тэгэхээр тэрний ген бол 11-р хормосомд байдаг. Тэр генийх нь 7-р амин хүчлийнхэн дараалал нь өөрчлөгдсөн гэдээ бүр тогтоогдсон байгаа. Тэгэхээр тэр 7-р амин хүчлийн дарааллыг өөрчлөгдсөн юу тэрнтэй хамт байгаа генүүдийн код ч ингээд тогтоогдсон. Тэгэхээр тийм ер нь бол нэг 30 орчим амин хүчлийн дарааллыг бол маш наривчлалтайгаар зөөж, авчиж, сольж болдог тийм технологи бий болсон. Тэгэхээр тэрний аргаар л тэр хийж байгаа. Тэгэл чи тэр чинь тийм зассан гэсээ өөр хөврөлд нь суулгаад тэр чин цаашаа нөгөө биологийн хөгжлөөр хөгжөөд эрүүлэс болж болно. Эсвэл өөр хөврөл байхад нь солих юм байна шүү дээ. Тэгвэл өөр хөврөл байхад нь сольж болно. Эсвэл болсон байхад бол одоо өвчтөй төрсөн бол боломжгүй шүү дээ. Одоо тийм. Би тэрийг л гайхаад. Тийм. Яг хав тийм ер нь бол боломжгүй. Тийм байна. Тийм. Хоёр өвчтөй хүн нийлсэн тохиолдолд энэ үр хүүхэд нь тийм байж боломжтой учраас тэр хоёр тийм байна. За одоо ойлголоо. Тий. За энийг Монголд за би бас нэг оршил хэлж чинь энэ юу шүү. Нэм шиг доктор бол ингээд Америкт одоо 30 жил ингэж том лабораторид ажиллахдаа одоо сүүлдээ ч одоо том лабораторийн эрхлэгч болоод цалин хангамжтай өндөр одоо ийм мэрэгчлэн болсон. За тэгээд одоо энэ онд бид түрүүсэн 7 сард Монголдо ирсэн гэж тэгээд өөрөө ер нь одоо зориг шулуудад шийдээд би ер нь одоо энэ сурсан мэдсэн юм би одоо өнөөдөр Монгол улстай бас хувь нэмэр оруулахын зүйтэй юм гэж ингэж бодоод тэнд байгаа одоо тэр хангамж тэр өндөр цалин одоо юу гэдэг тэрийг бүгдийг орхиод ингээд Монголдо ирсэн ийм одоо эх оронч эрдэмтний одоо төрөвчин юм уу одоо мэдгүй урд нь байсан юм уу би сайн мэдэхгүй байна тий. Тэгээд одоо би бас энэ нэвтрүүлэгт одоо нэм шиг докторыг урьж оруулж байгаа шалтгаан бас нэг нь энэ шүү. Магадгүй гол шалтгаан ч гэж магадгүй. Тий тэгээд одоо битүүрийн ярилцахыг үзээд энэ гадаадд байгаа энэ олон өндөр зэрэглэлийн мэрэгчлээ энэ монголчууд маань бас хэдэн хөдөлгөгч юм билүү тийм ээ. Нэрэл би одоо эн чинь энэ гадны улсад зөндөл юм хийлээ. Би яагаад одоо энэ үлдсэн амьдралаа гэдэг юм одоо Монголд очиод бас сурсан мэдсэн юм Монгол улстай зориулж болохгүй юм билээ гэсэн юм сэтэл төрөх юм болов гэсэн юм бодолтой би таныг бас урьсан юм байгаамаа. Тэгээд ашгүй одоо ингээд нэм шиг ирэх шийдвэр гараад ингэсэн. Тэгээ яг тэр үед нь шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн сонгуул болж таарсан. Тэгээд тэрүүгээр энэ Дэмбэрэл доктор тэр ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгээд нэм шигт санал тавьсан юм байлээ. Чи одоо ингээд Монголдо ирээд ингээд ажиллаач бүх нөхцөл бололцоог чинь хангаж өгье гэ. Тэгээд энэ академийнхаа одоо энэ гадаад харилцаа хэлтсийн даргын албан тушаалыг санал болгож ингэж одоо тийм хамтрын ажиллагаа л одоо өрнөж байгаа юм блэ тий. Тэрийг би бас үзэхштэй дуулгаж байгаамаа. Тий. Ер нь бол яг хамтын ажиллагаа гэснээс орчин үеийн шинжлэх ухаан тэр тусмаа одоо маш их хамтын ажиллагаа. Яг тэгэхээр нэг асуудлыг биднес зүгээр л нэг ганцхан өнцгөөс харж шийдэх боломжгүй болсон байна. Ерөөсөө хүн гэдэг чинь биднес ч өөрснийгөө маш олон жил судлаж ангааж байгаа боловч яг үндсэндээ эн чинь маш нарийн зохион байгуулалттай организм байд юм байна. Тэгэхээр биднес энийг бол олон талаас нь хамтарч ажиллаж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол ялангуяа манай эрдэмт яг л ер нь хамтын ажиллагаа л хийж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө явандаа энэ олон улсын түвшинд ажиллахдаа ч гэсэн багаараа олон талаас нь
асуудлыг тавьж имэж оруулбал илүү амжилттай үр дүнтэй байд юм байна гэдгийг бас хэлмээр байгаа. Тий. За та бүхэнд нэг 5 минут үлдсэн байна. За тэгээ сүүлийн асуулт юу гэхээр энэ мэдээж та зүгээр хүрээд ирэхээр л хүрээд ирчээг байх. Бас нэг зорилго тавиад өөртөө тийм ээ. Ингүүл би бас энэ Монгол улсын шинжилгээ ухаанд би ингэж ажиллавал ийм хувь нэмэр оруулах ч юм уу гэсэн мэдээ зорилготой ирсэн байна. Тийм ээ. Энэ зорилгоос одоо та танилцуулаач. Энэ зорилгондоо хүрэхийн тулд та одоо ямар ажил хийх ёстой вэ? Яг нь ер нь бол манай шинжилгээ ухааны академийн алсын хараа байна л да. Тэр алсын хараанд бол олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай тий технологийн ололт амжилтыг ашигласан тийм шинжилгээ ухааны тэргүүлэх байгууллага байж одоо нотлогдсон шинжилгээ ухааны үр дүндээр улсынхаа хөгжилд нэмэр оруулъя гэсэн ийм зорилготой. Тэгэхээр энэ бол маш зөв их утга агуулгатай л да. Гэхдээ биднээс тэрэнд өрсөлдөхийн тулд яах ёстой вэ гэдэг юмыг л хийх ёстой байх. Би ер нь бол яг олон улсын эрдэмтэд чинь бол гадаадад янз бүрийн төсөл бичээл тэгэл авах цагтаа аваад авахгүй цагтаа авахгүй тэгэл маш их тэрэнд цагаа зарцуулдаг. Тэгээд тэрэнд бол биднээс өөрснөө сурах хэрэгтэй юм байна. Өөрснөө тэрэнд идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна. Тэгээд тэрэнд багаараа оролцох хэрэгтэй юм байна. Хувь хүн биш. Эсвэл хувь хүрээлэн биш. Тэр асуудлыг бол цогцоогруулах хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө талаас биднээс энэ ололт амжилтыг яг манайд юу н хэрэгтэй юм бэ гэдгийг одоо угаасаа манайд боломж хязгаарлагдмал учраас юу н хэрэгтэй юм бэ? Биднээс юуг нь аваад явж чадах вэ гэдэг дээр үндэслэж хийвэл дээр юм уу гэх. Тэгэхээр ерөнхийдөө тэр одоо багаараа ажиллах өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд биднээс олон улсын харилцаагаа өргөжүүлэх ёстой. Тэгээд хийж байгаа ажлаа цааш нь хойноос нь хөөцөлдөж явж тэрийг бүтээх ёстой. Тэгээд хамгийн гол нь зогсоочихгүй. Манайх чинь нэг юм хийчихэл зогсчдөг. Тэрийг ингээ зогсоохгүй өргөжлүүлээд тэрнээс цааш ургаж гарч яах ёстой вэ? Тэгээд энэ дэлхийн нийтийн ололт амжилтыг биднээс яавал өөртөө сайн тусах ёстой вэ гэд манай Монгол улсад хийгдсэн одоо олон жилийн ажил биш. Тэрийг биднээс нэг эргэж хараад тэрэн дээр үндэслээд дутагдлаад цаашид ажиллавал тэрэнд залуучуудыг хамгийн гол нь сургаж идэвхтэй оролцуулах зорилго юм уу гэж бодож харж байгаа л. Тий. За баярлалаа. За их баярлалаа. Бидний хүлээж авч ингэж манай студид ирж одоо Монгол хүний генетикийн талаар их дэлгэрэнгүй тийм сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Тийм тэгээд таны цаашдын одоо энэ судалгааныхын ажилд өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Та нарын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Бид бол одоо бидний мөнгө дэлгэр цагт гээл чи мэднэ биднээс бас энийг Америкт ч гэсэн үздэг хүмүүс олон байдаг шүү. Биднээс үзэх туртай сувгийн нэг шүү гэж хэлээ. Баярлалаа. Тэгээд би зүгээр энэ нэвтрүүлгийн төгсөлд бас нэг өөрийнхөө бас чиг хандлагыг ч тийм үү хэлье гэж бодсон юм аа. Би ингээд өнгөрсөн 7 хоногт энэ шинжилгээ ухааны академийн биологийн хүрээлэнгийн 60 жилийн болоод тэн дээр энэ олон гадаад эрдэмтдийг ураад ингээд том эрдэм шинжилгээний хурал болж ирсэн. Би өөрөө тэр хүрээлэнд бас 3-4 жил ажиллаж ирсэн. Тийм тэгээд ингээд яхад манай эрдэмтэд ингээд өөрхий айгүй их юм ингээд дор дороо хийцэн байдیں۔ Тэгээд тэрийг ингэж одоо нөө хүнд гаргаж сурталчлах тийм юм нь ерөөсөө өөрсдөө тэрнийхээ төлөө явдггүй юм бас ч их сайн. Тийм тэр нь дутагтаад байдаг. Тэгээд тэрийг дэмжиж одоо санхүүжүүлээд явах ёстой энэ хувийн хөвшил байдаг юм уу? Эдгээр нь тэрийг нь мэдэхгүй энэ өнөхөр юу хийчихэд байгаа. Тэрийг өөрсдөө тайлбарлаж мэддэггүй. Тэрнийхээ төлөө явдггүй нэг тийм зовлон тэр хаа байсан социализмын үед л байсан одоо ч байгаа юм билий. Хүн болгон л өөрхий бас судалгаа хийсэн. Ингүүл одоо энэ тариа илүү ургах юм байгаа. Ингүүл энэ малын сүү гарц дээшлэх юм байгаа. Бүгд л дор дороо юмтай л байгаа байхгүй юу? Харин тий. Тэрийг сурталчилж мэддгүү. Тэрийг нөгөө яаж бас нөгөө нийгэмд хүртээлтэй байхаа мэддгүү. Тэрний хэдрөө явдгүү. Тийм зовлон одоо ч хүртэл байгаа юм байлаа. Би тэрийг тэнд байж байхдаа сая их ажиглалаа. Харин тий. Таны наадах сэдв чинь бол айгүй чухал. Ер нь бол биднээс хийж байгаа юм одоо маш энгийн төвшөнд тий нийт орондоо танилцуулах, хүмүүст хүргэх, нэг талаар хийсэн ажлаа болон ерөөсөө шинжилгээ ухааны ололт амжилтыг үнэн зөвөөр нь
ард түмэндээ хүргэгч нь бол эрдэмтэн хүмүүсийн үүрэг байх хэрэгтэй. Харин тий. Тэрийг одоо их сайн хийх хэрэгтэй. Тий, тэгээ би юу гэж бодсон гэхээр одоо нэгэнт би одоо бас яг энэ телевизийн салбарт гараад өөрөө нэг юм нэвтрүүлэг санаачлаад ингээ хөтлөө явж байгаа гэхээр хувьд энэ шинжилгээний академийнхаа эрдэмтдийн хийцэн байгаа энэ юмыг бас нэг үе шаттайгаар их юм одоо араас нь ингэж энэ одоо өөрсгч нь ингэж нэвтрүүлэгт оруулж яриулъя сурталчлая гэж ингэж бодож байгаа. Их баярлалаа. Наад чи их сайхан санаа. Тий. Тэгжээж одоо энэ улсууч тэгэхгүй бол нэг цалингаас өөр орлого байдгүй зайлвал тийм ээ. Уг нь тэрнийг юмаа ингээд овын хвшлийнхэнд ойлгуулад ингэх юм бол бүрэн санхүүжилт авч болохоор байгаа байхгүй юу? Харин тий. Бас нөгөө талаас энэ сошиалар явдаг тий хүмүүсийн хооронд явдаг энэ худлаа мэдээллийг бид бас тодорхой хэмжээгээр хэлж залруулж цаанаа ийм юм шүү гэдгийг чинь ойлгуулах хэрэгтэй юм байна. Тий. Тэгээд ийм юм би дотроо бодож байгаа. За их баярлалаа. Наад чи их зөв санаа байна. Манайхан идэвхтэй оролцсноо. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Ингээд энэ дугаарыг одоо таалан сонирхсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.